За баярлалаа. Их чухал докторийн төсөл санаачилж оруулж ирж байгаа Пулсалмаа нарынхаа гишүүт би баяртай байна. Энэ их чухал асуудал байгаа юм. 90 сүүлийн үед хараад байхад улсын их хурлын онцгой бүрэн эрэхт халдаад хуулинд өөрчлөлт оруулцдаг юм бүгдц бий болчиход байгаа юм. Энэ яадгүй хөхтэй зэрэг одоо улсын их хурлын төсвийн тухай хуулиар батлагдсан, хавцралтанд батлагдсан төсөл арга хэмжээний зардал 1-2 жилийн дараа бараг 2 дахин нэмэгдээ явчих тохиолдлууд гараад байдаг. Энд одоо хуулийн дагуу оролцдог 2 байгууллага байна. Барилгын хөгжлийн төв сангийн яам 2. Тэгээ ингэж огцом төсөв төртгөн өсөөд байдаг. Төсөл арга хэмжээнд бол улсын их хурл эргээд одоо маш сайн хяналт тавихгүй бол бидний баталсан хуулийг өөр байгууллага үндсэндээ ингээ өөрчилж чад байгаа юм. Энэ бол хуулийн өөрчлөлт хийгдээд байдаг их нуцтай асуудлууд. Тэгтээ зэрэг энэ өөрчлөлтийг бол бид нар хийх ёстой байна гэж энэ тогтоолтой танилцж байхдаа харж байна. За хоёрдугаарт энэ угаасаа бид нар хуулийг батлахдаа цаана ямар үр дагавар ирж яах нүгдэгт хөдөлгөөн сайн бодохгүйгээр баталчдаг. Жишээл одоо хөрөнгө хэмнэлтийн хууль гэдэг нэг хууль байдаг. Яаруу баталсан ийм хууль л дээ. Тэгээ энэ хуулинд одоо энэ худалдаа авах арга хэмжээний төсөл арга хэмжээний гэрээ байгуулалт дуусах хугацааг тухайн жилийн 5 сарын 31-ээр дасалбар болгоцсон. Тэгэхээр Монгол улсын санхүүгийн жил чинь 11 сарын 1-ээс эхлээд 12 сарын 31-ээр дасалбар болдог. Энэ хооронд зөндөө олон төсөл арга хэмжээ тасарчдаг. Тэр дундаа ингэх шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна. Тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалт гих бит. Энэ хуулийг ашиглаад энүүгээр одоо зөндөө хэмнэлт гаргацгаа. Тэгээд хамгийн харамсалтай нь энэ төрлийн хэмнэлтийн хуулинд ингэж одоо чөлөөлөгдсөн санхүүжил арга хэмжээний санхүүжилтийг төсвийг хэмнэлт тооцно гэж нэг заагаад. Тэгээд энэ төсвийн хэмнэлтийг зарцуулахгүй байх ёстой гэж дахиад заагаа ишиж байгаа юм. Тэгэхээр ингэж төсвийг хэмнэх ямар хэрэгтэй юм? Энэний зарцуулахгүй юм болвол иймэрхүү хийдлүүд байгаад энэ дээр бас тодорхой тоглолтууд яваад байгаа нь бол сүүлийн үед олон юмдаар харагдаад байгаамаа. Ялангуяа одоо шинжлэх ухааны салбарт 2 жилийн дараалан хийсэн хөрөнгө оруулалтаас харж байхад 5 сарын 25-нд сонгон шалгаруулалтаа хийцдэг. 5 сарын 29-нд нэг компани эсэргүүцэл одоо бичээд одоо зөвшөөрөхгүй гэдэг өгчдөг. 5 сарын 31-нд гэрээ хийж амжихгүй. Ингээд нэг маха аж явж батлуулсан жаахан хөрөнгө бол 2 жил дараалан ингээд буцаад татгачаад байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр бид нар нэлийн анхаарч ингэж явахгүй болохгүй болоод байгаа юм. 90 сүүлийн үед энэ төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг харахад шин төсөл арга хэмжээний тоо цөөрөөд хуучныгаа гүйцээж санхүүжүүлэх гээд ингэж зовоод яваад байдаг. Энэ бол бараг хэвийн үзэгдэл болцсон. Ингэснээс энэ юунаас болдгоо гэхээр нэг нь бол энэ удаан хэрэгжиж байгаа төслүүд. Төсөв төртгөн нэмэгдсэн төслүүдээс болоод шин төсөл арга хэмжээ орж ирдэг. Саяхан бид нар улсын хөгжлийнхөө төлөвлөгөөг баталсан. Тэгэхээр одоо эдийн засаг хөгжлийн сайд бол бүр аргаан бараал байгаа юм л да одоо. Энд бол 2.2 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт байна 27 онд. Энэ маань хуучин төсөл арга хэмжээгээ санхүүжүүлж өрөхгүй байна гэдэг байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Зэрэг 27 онд бид нар шин төсөл арга хэмжээ оруулж ирж болохгүй болчиход байгаа юм. Тийм учраас энэ шин онцгой ач холбогдолтой төсөл арга хэмжээ оруулж ирдэг арга ажлыг одоо бодтойгоор хэрэгжүүлэхийн тулд бид нар юуны өмнө энэ удаан үргэлжилдэг төслүүд За эрэг гишүүн асуултаа үзэж асууя. Удаан үргэлжилдэг, тэрнээс болоод төсөв өртгөн нэмэгддэг, удаан үргэлжлээгүй ч гэсэн огцом төсөв өртгөн нэмэгддэг. Энэ төсөл арга хэмжээнүүдээр ерөөс онцгой анхаарч шалгалт хяналт тавьж ажиллах нь зөв байгаа юм аа. Тэгвэл над асуугаад байх юм алга. Хамгийн гол нь одоо жишээлбэл бид нар төсөл санаалагчдын судалгаанаас харахад 24-өөс 26 онд ингээд нийтдээ 3.9 их 80 төгрөгийн төсөл арга хэмжээ төлөвлөгдөөд энэ нь одоо 191%-аар төсөв төртгөн нэмэгдэж яваад байгаа юм. Тэгтээ зэрэг анх төсөв төртгөө тооцохдоо энэ ажлыг бол одоо судалгаатай хийхгүй байснаас энэ болоод байна уу?
Эсвэл ингэж төсөв төртөг зохиомлоор нэмэгдүүлдэг механизм ажиллаад байна уу гэдгийг одоо тогтоомоор байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Энэ юунаас болоод ингэж төсөв төртөг огцом нэмэгдээд байдгийг. За энэ одоо ч нэг эцсийн хилцүүлэг явж байгаа шүү дээ. Тийм болохоор байнгын хороо ажлын хэсэг хариулна. Хувь санаач хариулах дэггүй. За байнгын хороог төлөөлж мөнх соёлч хариулъя. Яг нь сүулт нь тодорхой хариулт авъя. Ер нь бол эрэгдэлгүй санаа зовсон асуудлаа хөндөж үг хэллээ гэж ойлголоо. Адилхан саналтай. Өөрөөр хэлбэл төсвийн сахилга батын асуудал маш олон жил яригдж байгаа. Огцом одоо гинтийн шин тутам сэдв биш. Тэр утгаараа энэ одоо тогтоол орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл 2010 оноос хүртэл үлдсэн дуусаагүй барилгын асуудлыг одоо шийдэхгүй бол одоо зөвхөн Улаанбаатарт биш орон нутагт ч гэсэн дуусаагүй барилгын асуудал үнэхээр тулгамдсан эзэнгүй хөрөнгө хайран өхмөл хөрөнгө дутуу ийм барилга үүсчээд байна гэдэг асуудал. За хоёрдугаарт энийг цэгцлэнгээ хажуугаар нь улсын хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл засгийн газараас орж ирэх гэж байгаа. Олон сар ажиллаж байгаа маш сайн чамбаа хууль орж ирнэ. Энэ дотор яг энэ төсвийн сахилга бат төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой бөгөөд маш ийм зөв гаргаж ирэх юм хуулийн төсөл гэсэн үг. Одоо тухайн хөрөнгө оруулалтыг их үүсвэрээр нь ангилна. Их үүсвэр нөгөө гадаад зээлийн интерчинч бүгд орно. Гадаад зээлийн их үүсвэр тусламж, бүслгүй тусламж тэгээд улсын орон нутгийн бүх төсөв. За тэгээд төслүүдээ болохоро бяцлээс эхлүүлээд юуг мега гэх юм гэдэг хүртэл 4-5 ангилтай ингэж орж ирж байгаа. Ингээд цэгцэрнэ гэсэн ийм хүлээлт үүссэн явж байгаа. За 3-дугаарт нь өөрийн чи хэлж байгаа үнэн анх оруулж ирэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдийг янз бүрийн маягаар оруулж ирчээд тэгээ явцын дунд хөрөнгө мөнгө өрсөнгөө инфляц орлоо, барилгын үн өслөө дараараа ингээд нэмдэг. Энэ асуудлыг бас цэгцэлгэд саяны хууль маш өндөр нөлөөтэй болно гэсэн үг. Тэгээ ер нь бол төсвийн сахилга батыг бий болохын тулд төсвийн доктортой эдлийн зөвлөл гэж орж ирсэн бий болсон үндэсний аудитын газар гэж байгаа. Ерөөсөө их хурал дээр энэ гаргаж байгаа тайлангуудыг маш их чанартай уншаад хариуцлагатайгаар зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ёстой. За төсвийн ерөнхийлөгчийн захирагчид ч гэсэн үнийг бүр нэг үүрэг хариуцлага мэд хүлээж авах ёстой. Сахилга бат алдагдсанаас хариуцлагагүй байгаагаас хариуцлагын механизм байхгүйгээс өнөө хүртэл ийм ужигрцсан олон асуудлын энэ том асуудлыг шийдэж байгаа тогтоолын төсөл шүү. За баярлалаа.